Энэ удаагийн хаврын чуулганаар олон чухал хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэж улсын хурлаар эцэслэн баталж байна. Өнөөдөр засгийн газраас өргөн барьсан татврын багц хуулийг хэлэлцэхэд нэмэгдсэн үртгийн албан татврын босхийг 50 саяыг 400 сая болгохыг дэмжиж энэхүү саналыг бас ард иргэд аж ахуйн нэгжийнхаа төлөө гаргасан эрхэм гишүүдтэй юуны өмнө талархлаа илэрхийлье. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг би дэмжсэн байр суурин дээр саналаа илнэ. Дэмжиж байгаа үндсэлээ 3 зүйл дээр гаргаж хэлье гэж бодсон. Өнөөдөр 2025 оны статистик дүнгээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 689 мянга. За дундаж хэмжээ 893,900 төгрөг баг. Энэ нь хөдөлмөрийн улсны дундад цалин өсөлтөд харьцуулах юм бол 32.3% эзэлж байна л да. 32.3%-тай дүүцэж. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас 1952 онд баталсан 102 дугаар конвенцэд зааснаар бол өндөр насны тэтгэвэр бодох доод хэмжээг дундад цалин өссөний 40%-аас багагүй байна гэж заасан. За бидний тэтгэвэр тооцож байгаа арга аргачлал дээр 45%-аар тооцож арга аргачлалаараа конвенцийн шаардлагыг хангаж байгаа юм шиг мөртлөө өнөөдөр бодит байдал дээр амьдралд авж байгаа тэтгэвэр дундад цалин өссөнд эзэлж байгаа хувь хэмжээ 40%-аас бага байна. Тэгэхээр зайлшгүй энэ зөрүүг арилгаж бодит хэмжээнд хүрэхийн тулд дундад тэтгэврийг багадаа сая 91,900 төгрөгт хүргэж өнөөдрийн конвенцийн шаардлагыг хангаж бид 40%-тай барих юм а. Тийм учраас энэ дундад тэтгэврийг нэмэгдүүлэх бодлогыг энэхүү хувийн нэмэлт тэтгэврийн хуулиар бас оруулж ирж байгаад нь дэмжиж байгаа. За хоёр дахь асуудал бол нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх дээд орлого ажилтнаас буюу иргэнээс өөрөөс нь хөдөлмөрийн усны доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээтэй байгаа. Өөрөөр хэлбэл 7,920,000 төгрөгөндөө нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа. За ийм хэмжээний цалин авж байгаа хүн бол өнөөдөр бол 96.5 мянган даатгуулагч байна гэж үзэж байгаа. Тэгэхээр бид хувь хүний орлогын албан татварыг нийгмийн даатгалын шимтгэлийг хувь хүнээс суудахтаа хязгаар тогтоож байгаа мөртлөө ажил олгогчийн талаас төлж байгаа дээр ямар нэгэн хязгаар байхгүй байгаа нь өнөөдөр бизнес эрхэлж байгаа олон бизнес эрхлэгчдэд олон ажил олгогч нарт дарамт болж байна. Тийм учраас энийг хязгаар тогтоож тодорхой түвшинд хязгаарлаж орж ирж байгаагаараа бизнес эрхлэгчдэд ажил олгогчдод нийгмийн даатгалын шимтгэл бол татвар биш юм а. Энэ бол ажилтнаа ботсон төлөх ёстой нийгмийн хариуцлагын шимтгэл юм а гэдгийг тогтоож өгч байгаа, дэмжлэг болж байгаа гэдгийг хэлхийг хүсэж байна. За гурав дахь асуудал хэдийгээр хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоо Монгол улсад үүссэн байгаа ч гэлэгсэн өнөөдөр хууль эрхцэн орчин бүртэйг өнөөдөр их хүрсэн байна. Хууль эрхцэн орчин байхгүй байгаа ч гэлэгсэн олон аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө ажилчдад тэтгэврийн сан байгуулад тэтгэврийн даатгалын хэлбэрээр хуримтлал үүсгүүлж ажилтнаас ч авж байна. Байгууллага ажилтнаа урамшуулад олон жил ажилласан ажилтнаа энэ санг үүсгээд дундын хуримтлал үүсгэж явж байгаа аж ахуйн нэгжүүд олон байна. Нөгөө талдаа манад даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа олон даатгалын компаниуд даатгалын бүтээгдэхүүн болгоод нэмэлт тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг гаргаад үүнд олон даатгуулагчид хөрөнгө мөнгө хадгалуулад явж байна. Өнөөдөр олон улсын жишгээр тэтгэврийн даатгалын сан бол маш том хөрөнгө оруулалтын сан болсон байна. Энэ сангаар эдийн засгийн эргэлтэнд оруулдаг, өсөж үрждэг, аривждаг хамгийн том хөрөнгө оруулалт хийж байгаа сан болсон гэдгийг 2023 оны дэлхийн хөрөнгө оруулагчдын нийт хөрөнгө оруулалтын 46%-ийг тэтгэврийн даатгалын сан эзэлж байна гэдэг нь статистикээр харж болж байгаа. Тийм учраас өнөөдөр ийм хэмжээний хуримтлалыг үүсгэсэн байгаа, эрх зүйн зохицуулалт нь байхгүй байгаа энэ даатгуулагчдын эрх ашгийг хамгаалахын тулд зайлшгүй энэ даатгалын хууль хэрэгтэй юм а гэдгийг